За сайн байцгаана уу. Энэ удаагийн дугаараараа маш сонирхолтой Адал явдалт триллер төрлийн киног та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтлээ. Кино эхлээс өмнө доор байрлах линкээр манай Telegram сувгтныг дээр ингэснээр сонирхолтой мэдээлэлд болон YouTube сувгт оруулах боломжгүй зарим ширүүн, тулаант, алаан хядаантай кино товчлуудыг цаг ардалгүй үзэх боломжтой. Мөн бичлэг таалагдвал лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Та бүхний дэмжлэг бидэнд маш их урам өгдөг шүү. Баярлалаа. Үг явдад хожмор тулааны боксийн төрөлд хэдийнэ тодрон гарч буй залуу хүү Жангаар хилдэг. Тэрээр дөнгөж 16 настай жирэнгэн дээрх ур чадвар нь түүнийг ус даяар алдаршуулжээ. Нэг үдэш чухал тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа Жанг туйлын их баярлаж өөрийг нь хүлээн суугаа ээж дүү хоёртойгоо баяраа тэмдэглэхээр гэрлүүгөө яарна. Гэвч гэрлүүгөө алхан орсон тэрхүү мөчид түүний баяр баясгалан үгүй болдог. Түүний хамгийн хайртай хүмүүс амиа ардсан байхыг олж харна. Удалгүй үл танихэр түүнийг араас нь тогтолно. Гэвч Жанг бол бэлтгэгдсэн тулаанч тулд зэн соёнгоороо хариуцахад өгнө. Тэрээр өөрийгөө хамгааж уулмаар бүгдийг нь зүйл дуусгана. Гэвч Жанг тэднийг бүгдийг нь устгахдаа боксийн ур чадвараа ашигласан тул хүн амины хэрэгт буруутгагдан хоригдно. 2 жилийн дараа үе явдад үргэлжилнэ. Шинээр ширжиж ирж байгаа сурагчийг Ву гэх бөгөөд тэрээр хуучин сургуультай маш их дээрдгүүлдэг байсан тул шинээр ихэхийн тулд сургуулаа сольсон талаар бид олж мэднэ. Эхэндээ тэрээр бүх зүйл өөрчлөгдөн гэдэгт итгэж шин сургуультай дуртай байв. Гэвч нэг өдөр багш нь Тони гих өөр нэгэн шин сурагчийг танилцуулна. Тоник харсан Вугийн хамаг итгэл найдвар үгүй болох нь тэр. Учир нь Тони бол түүнийг хуучин сургуульд нь дээрлэхдэг байсан яг нөгөө хүү байлаа. Тоник дахин харсан Вугийн сандрал айцыг төрүүлнэ. Багшийг ангаас гарсан тэрхүү мөчөд Тони жинхэнэ төрхөө гаргаж эхлэв. Тэрээр өөрийн давуу байдлыг бартахын тулд тааралцсан сурагчдаа цохиж эхэлнэ. Үүний дараа тэрээр Вуг дахин дээрлэхийг санаатай шууд түүн рүү алхан очино. Ву эсэргүүцэж зөрөхлөлгүй дуугүй зогсно. Гэвч түүний найзуудын нэг нь түүнийг хамгаалахаар дундуур нь орохыг оролдох үед Тони түүнийг ширүүн түлхэж алгатахаар гараад алайна. Тэрхүү мөчид Вугийн доктор ямар нэг зүйл өөрчлөгдөнө. Амьдралдаа анх удаа тэрээр Тонийг зогсоох зэрэг гаргадаг. Үүнд хилэгнсэн Тони улам бүр түрэн гэрч өөрийнх нь өөдөөс зогсны төдөөсийг Вугээр төлөвлөхөөр шийднэ. Өөрийгөө хамгаалахын тулд яарсан Ву үзэг шүүрэн авна. Тони ухарсангүй. Харин ч тэрээр Вуг намайг цохилдоо. Арчаагүй амтан минь. Намайг цохиотох гих мэтээр байн дайжигнаж тулаанд үднэ. Мухардавт орж булан шахагдсан Ву гинтхэн Тонигийн нүд рүү үзэг зоож орхино. Анги тэр чигтээ шоконд орлоо. Үүний дараа Ву хүн амны хэрэг үйлдэлийг завдсан хэрэгт буруутгагддаг. Шүүх хурал дээр тэрээр Тонигийн эсрэг дуугарч зүрхлээгүн улмаас шоронд 2 жил хорих ял авна. Түүнийг шүүхээс шорон руу автобусаар авч явах үед ховь тавилан түүнийг нэгэн цагт боксийн гоц авьяастан байсан яг нөгөө Жанг хүүгийн хажуугийн суудалд суулгадаг. Шоронд хурж ирэхэд бүх хориглолуудыг өөр өрөөнүүдэд хуваархина. Ву удалгүй Скайгийн хулгайчтай найзлах бөгөөд тэднийг нэг өрөөнд оруулдаг. Тэнд өөр нэгэн хоригдол тэдэнд шоронгийн дотоод дүрм журм хэрхэн ажилдаг талаар тайлбарлаж өгнө. Тэрээр энд бүх зүйлийг хяндаг 3 гол хоригдол байдаг бөгөөд тэднийг Жун, Аку, Хаан гэдэг хэмээн хэлдэг. Жун өмнө нь Аку хаан нарыг сул дорой хоригдлуудыг дарамтгихаас хамгаалдаг байжээ. Гэвч саяхнаас Аку хаан нар түүний эсрэг хуйлдаж хийгээгүй хэрэгт нь гүтгсэн байна. Үүнээс болж цагдаа нар Жунийг нэг хүний харанхуй өрөөнд түгжжээ. Жунийг байхгүйд Аку хаан нар бусад хоригдлуудыг чөлөөтэй тамзан зовоож, шоронд айдас хүйдэс хяналтаа тогтоож эхэлнэ. Гэвч энэ бүх шоронгийн хамгийн хүчирхэг хоригдол нь Жанг хэвээр байсан бөгөөд хүн бүр түүнээс бусдаас илүүтэйгээр айдаг байв. Хамгийн хачирхалтай нь Жанг хизээж шалтгаангүйгээр хэрүүл маргаан үддэггүй байлаа. Тэрээр зөвхөн зайлшгүй шаардлагатай үед их нодрог зөрүүлдэг байсан тул хүмүүс түүнийг хүндлэхийн зэрэгцээ түүнээс имээдэг байжээ. Яг маргааш нь Ву, Скай 2 Акугийн бүдэг болон Хааны бүдэг хоорондын хөд бөмбөгийн тэмцээнийг хажуунаас нь чимээгүйхэн ажиглан зогсоно. Энэ хоёроор хоёулаа шорон хяндраараа алдартай. Тиймээс уг тэмцээн тоглоом гэхээсээ илүүтэй тэдний нэр хүнд бардам зангийн тулаан шиг санагдаж байв. Тоглолтын үеэр гинтхэн хоёрт тоглогч бэртэл авдаг. Хан Силений тоглогч хайхаар эргэн тойрноо харах бөгөөд түүний харц Ву, Скай 2 дээр тусна. Тэдэнд татгацах ямар ч боломж байсангүй. Хоёул сандарсаар тоглохоор ураг шахав. Ву өмнө хизээж хөд бөмбөг тоглож байгаагүй бөгөөд энэ нь талбай дээр шууд л илэрхий харагдана. Түүний болох хөдөлгөөн, алдсан дамжуулалтууд нь багийг нь хоцрогдоход хүргэсэн тул Хааныг гарзуурт нь уурлуулав. Ву бүх хүний харц өөр дээр нь тосч, багийн хожигдолд өөрийг нь буруутгаж байгааг мэдэрнэ. Түүний дотор дарамт шахалт ихсэж, аргаа барахтаа нүдэ айнаад, бөмбөгийг чадах чинээгээрээ хүчтэй өшиглсөн боловч аз нь харьжжээ. Тэрээр санамсаргүйгээр Акугийн амин газар руу хоёр хөлнийх нь хооронд цохиж орхино. Аку өвдсөндөө болон газар сөхрөм унах бөгөөд талбай тэр чигтээ нам гүн болно. Хэдхэн секундын дотор Акугийн залуус уур хилэн дүүрэн царайсаар урагштай арив. Тэд Вугийн захнаас нь шүүрэн авч өрөөндөө оруулж байгаад сургамж өгн хэмээн чирч одов. Вугийн зүрх хяналтгүйгээр хүчтэй цохиж эхэлнэ. Сургуульд байхдаа амсаж байсан хамаг дээрлэхэлд
доромжлол, зодуурнууд үрийн дурсамжууд түүний толгойд ар араасаа хөврөнө. Түүний хөл чичирч, өршөөл ирэн гууж эхлэв. Гэвч түүний хэлсэн үгс тэднийг зүгээр л тохуурхан инээхэд хүргэнэ. Түүний айдас тэдний хэрцгийллийг улам өдөөх шатхуун мэт байлаа. Тэднийг яг вүү рүү халдах гэж байх үед нэгэн зүйл өөрчлөлдөнө. Тэдний харц гинтхэн, хажуугаар нь өнгөч буй нэгэн хүн дээр тосч гацчихын тэр. Тэр хүн бол Жанг байлаа. Тэр ганц ч үг хэлээгүйч зөвхөн түүний байгаа байдхийнх Акугийн залуусыг байрандаа таг загсууд хүргэв. Тэд хоолойны өнгөө тэр дороо өөрчилж, Вүүгийн найзууд мэд жүжиглэж эхэлнэ. Тэдний энэ жүжигтийг нэгт харах бөгөөд яг тэр мөчөд үннийг ухаарна. Энэ шоронгийн хүн бүр Жангаас үхтлээ айдаг ажээ. Айд сандарсан, амьд үлдхийг туйдаас хүссэн Вүү эцсийн найдвар урууга тэмүүж буй мэд Жанг руу гүйж түүнээс дуурна. Ер нь бол Жанг ямар нэгэн утгагүй хэрэг түүхт орооцолддоггүй байв. Гэвч энэ удаад тэрээр Вүүгийн чичирч буй бие уйсан харцыг хараад түүний дотор ямар нэгэн зүйл хөдөлнө. Тэрээр дундуур нь орохоор шийджээ. Аку хан нарын залуус түүний замыг хаахыг оролцсон боловч Жанг тэдний нэгийг нь ганцхан цохилтоор унгав. Тэрхүү цохилт нь маш хүчтэй байсан тул чимээ нь хашаа тэр чигтээ цуурайтна. Үүнийг харж байсан хүн бүр Жангийн эсрэг зогсох нь өөрийнхөө үхий ярд гарын үсэг зурж байгаагаас өөрцгүй гэдгийг мэдэж байлаа. Шоронгийн амьдрал үргэлжиж хоригдлоод мөн хичээд суудаг байв. Гэвч хичээл дээр ч гэсэн Акугийн харц Вүүгээс огт салсангүй. Түүний дүрэгцсэн уур хилэн өшөө авалтыг нэхэж байсан бөгөөд тэрээр зөвхөн дайрах тохиромжтой мөчийг л хүлээж байлаа. Удалгүй харуул Вүүг хичээлээс нь дуудан гаргана. Тэрээр нэгэн өрөөнд орж тэнд өөрийг нь хүзээж буй Тоныг харах хүртлээр юу болж байгааг огт гадарсангүй. Тони бол түүний сургуулийн үеийн хар дагсан зүүд байлаа. Түүний нэг нүд нь гэмтсэн байх бөгөөд энэ нь Вүүгийн үзэл зоосон яг нөгөө нүд байв. Тони сургуулаасаа хөөгдөж, гэмт хэргийн замнал руу орсон бөгөөд гудамжинд хулгай хийж, зодон хийж өдрүүдийг өнгөрөх болжээ. Тэр цагаас хойш Тонигийн үзен ядалт улам бүр гарч, тэрээр бүх зүйлд Вүүг буруутгаж байв. Тони түүнд рүү муухай харна. Юу ч болсон хамаагүй түүнийг заавал арна гэж тангараглана. Вүү тэр дороо хуучин зуршил руугаа унаж, чичирсэн хоолоогоор өршөөл ирэн гууж эхэлнэ. Гэвч Тони огтхон ч хөдөлсөнгүй. Тэрээр Вүүгийн сул дорой байдлыг тохуурхан инээж, энэ удаад хизээч мутарч чадахгүй гэдгийг нь амллаа. Дараа нь хичээл дээр Вүүгийн харц төгс төвлөрөхтэйгээр чимээгүйхэн бэлтгэл хийж буй Жанг руу тусна. Жангийн тэрхүү сахилга баттай байдлыг харах нь Вүүгийн дотор нэгэн оч асааж өгдөг. Амралтын өдрөө байгалийн сайханд Надя Кэмптэй хамт. Надя Кэмп албан байгууллагын аялал, анги хамт олонны зугаалга, Outdoor Event and Gathering захиалгавч эхэлхэ. Манай үчиргээний давуу тал сүүлийн үеийн дузаахан, тоглог, тав тухтай майхнууд, түүдэг газын дэргэд хазуун яриа өрнүүж, гитарын аязгуунд тухлах боломж. Захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээлэл 89 98 27 мөн 77 72 89 99 Nada Glamping гэсэн IG болон Facebook хуудаснаас авах боломжтой. Хамтдаа Нади. Энэ шоронд түүнд дахиад бүтэн 2 урт жил үтснийг ухаарна. Хэрв тэр хуучин хിവэрээ сул дор арчаагүй байвал амьд үлдэж чадахгүй. Харин хэрв тэр боксод суралцаж, Жанг шиг хэрхэн тулалдахыг сурвал магадгүй өөрийгөө хамгаарч чадах юм. Шинхэн төрсэн шийдмэг байдлаараа Вүү Жанг руу дөхөж очин өөрийг нь дасгалжууж өгөхгүй байна. Жанг эхэндээ түүнийг ур чадварыг буруугаар ашиглаж магадгүй. Эсвэл бэлтгэлийг төсвөрлөх тэнхээ байхгүй гэж бодон татгалздаг. Гэвч Вүү өөрийн тууж өнгөрүүлсэн хамаг тамзал, дээрлэгт болон амьдарч ирсэн байнгын айдсынхаа талаар сэтгэлээ нээхэд Жанг түүний нүднээс чин сэтгэлийг нь орж харна. Вүү өшөө авахын тулд хүч чадлыг ирж хайгаагүй байв. Тэр ердөөл амьд үлдэхийг хүсэж байлаа. Урт хугацааны нам гүн байдлын эцэст Жанг эцэст нь зөвшөөрдөг. Гэвч тэрээр өөрийнх нь удирдлагаар бэлтгэл хийх нь тиймч амар байхгүй гэдгийг Вүүд анхааруулна. Хэрэг Вүү үнэхээр үүнийг хүсэж байгаа бол тууштай гэдгээ батлах ёстой байв. Тиймээс Жанг түүнд ганц ч цохилт зааж өгсөөс өмнө нэгэн шалгуур тавьдаг. Энэ бол Вүүг хязгаарт нь хүртэд шахах сорилт байлаа. Уг сорилтоор Вүү шоронгийн талбайг 40 минутын дотор 100 тойрч гүйх ёстой болов. Зөвхөн үүнийг давж чадвал Жанг түүний дасгалжуулахыг зөвшөөрөх байлаа. Вүүгийн хувьд энэ бэлтгэл амьдралынх нь бүх зүйл байсан тул тэрээр зогсолтгүй гүйж эхэлнэ. Алхан бүртээ түүний урд өмнө амссан хамар доромжлол, тамслын дорсомжууд нүдэнд нь харагдана. Тэр үхэхэд ч бэлэн байсан ч бууж өгөхийг үл хүснэ. Тойрог нэмэгдэх тусам Вүү бүрэмсэн туйлдан ядарна. Сүүлийн хідэн тойрогт түүний хөл нь арай ядан хөдөлж байх бөгөөд Жанг хүртэл түүний зогсохыг хэлсэн ч Вүү бууж өгөхөөс татгалздаг. Өөрийгөө батлахын тулд тэрээр хамаг хүчээ шавхан зүтгэсээр эцэст нь 100 тойрогоо бүрэн дуусгана. Түүний гүйж дуусах тэрхүү мөчид бие нь ямар ч тэнхээгүй болж газар унахт өгөхөд Жанг түүнийг амжиж түшин авдаг. Вүүгийн энэхүү байдлыг харсан Жанг түүнийг боксод суралцахыг ямар их туйлаас хүсэж байгааг ухаарна. Түүнд туслахын тулд Жанг шоронгийн хуягтаа уулзаж Вүүг өөрийнхөө өрөө рүү шигжүүлэх хүсэлт гаргадаг.
Жангийг дотроо хүндэтдэг, бас түүнийг муу хүн биш гэдгийг мэддэг байсан хоёыг тэр дараа зөвшөөрч Вуг Жангийн өрөө рүү шигжүүлнэ. Яг маргаашнаас нь Жанг Вуг дасалжууж эхлэх бөгөөд түүний туранхай сул биеийг хараад хүчрхэг болохын тулд маш их хүчин чармаар чаардагдан гэдгийг Жанг мэдэж байв. Энэ зур Аку өшөөгөө авахар төлөвлөсөн хിവэр байлаа. Түүний залуус хөдөлгөмгийн хэргийн үеэр Вутэй хамт байсан Скайн тухай түүнд сануулж, Скайг ашигласан Вуг Жангийн хамгаалтаас салахыг санал болгоно. Бэлтгэлийн үеэр Ву банк туйлдан ядарч зогсохыг хүсдэг байв. Гэвч Жанг түүнийг зэмлэдэг байлаа. Тэрээр Вуд ийм сул дорой хандлагатайгаар хизээч боксод суралцж чадахгүй гэж хэлнэ. Үүнийг сонссон Ву өөрийгөө хүчлэн бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Дараагийн хэдэн өдрийн турш тэрээр бууж өгөлгүй тасралтгүй шаргуу хөдөлмөрсөөр байв. Аажмаар түүний бие махбод өөрчлөгдөж, тэсвэр хатуужлан нэмэгдэж эхэлнэ. Энэ хугацаанд Ву, Жанг хоёрын дунд бат бөх нөхөрлөл бий болно. Энэ зур шоронгийн гадна Тони эмх замбраагүй байдал үүсгэсээр л байв. Тэрээр гудамжинд зодон хийж хүмүүсийг дээрэмддэг байлаа. Нэгэн өдөр эдгээр зодоонуудынх нь үеэр нэг нь нөлөө бүхий дээрэмчин түүнийг олж харна. Түүний түрэмгийн занг нь биширсэн дээрэмчин Тонид өөрийнх нь төлөө ажиллах боломжийг санал болгодог. Гэвч Тони үргэж байдаг шигэ их зан гаргаж дээрэмчнийг доромжилж орхино. Үүний хариуд дээрэмчин түүнийг газар унах нь маш хүчтэй алгаддаг. Гисэн хэдий ч түүний амийг хөнөөхийн оронд саналаа хүлээн зөвшөөрөх эцсийн боломжийг Тонид олгоно. Мөнгө болон амьд үлдэхийн тулд аргаа барсан Тони эцэст нь түүний төлөө ажиллахыг зөвшөөрдөг. Эргээд шорон дотор үдийн хоолны үеэр Скай Вуд хандна. Ердөө хэдхэн хоногийн дараа Жанг насанд хүрэгчдийн шорон руу шилжих гэж байгааг чимээгүйхэн хийхнэ. Хэрв тийм зүйл болол түүнийг Акугээс хамгаалах хэн ч үлдэхгүй байв. Үүнийг сонссон Вугийн итгэл найдвар бүрмсэн тасарна. Тэрээр Жанг руу шууд гүн очиж энт тар өөрт нь хилээгүүд нь гомдлно. Жанг тайвнаар "Иш дүү, хожуу юу? Ву өөрийнх нь төлөө өөрөө тулждахаас өөр аргагүй болно" гэж тайлбарлаж өгнө. Тэр цаг удахгүй ирэх тул тэр бэлэн байх ёстой байр. Жангийн үгийг хүлээн зөвшөөрсөн Ву айдсаа хойш тавьж, улам их шийдэмгий байдлаар бэлтгэлдээ иргэн ордог. Энэ зур Акугийн залуус Скайг болондож дээрлэхийг оролдоно. Гэвч энэ удаад Ву дундуур нордог. Түүний занд хийхэд тэрээр ухарсангүй. Өмнөгшгөө айн жижигхэн оронд Ву тулалдахад бэлэн болон цих зогсно. Тэрээр эзэмшихийн тулд маш шаргуу бэлтгэл хийсэн боксing ур чадвар ашиглан тэднийг зодож орхино. Энэ тухай мэдээ Аку болон Ханнахт хүрэхэд Аку өнөөх хоёр залууд Вуг шууд өөр дээр нь чирээд авчиргаж тушаадаг. Гэвч одоо тэдгээр залуус Вугээс үхтлээ айж байсан тул түүнд гар хүрэхээс ч зүрхшээж байв. Тиймээс тэд түүнээс хамт явахыг ээлжлэр гуйна. Ву таймнаар зөвшөөрч Акутэй уулзгаар өөрөө очдог. Тэрээр Акугийн өмнө зогсохдоо гаргасан алдааныхаа төлөө чин сэтгэлээсээ уучлах гуйна. Гэвч Акуд уучлах гоох нь огтхон ч хамаагүй байлаа. Уур хилэндээ автсан тэрээр Ву рүү шууд дайрна. Гэвч энэ бол түүний өмнө дээрлэхдэг байсан өнөөх сул дорой хүү биш байлаа. Ву сурсан бүх зүйлээрээ өөрийгөө хамгаалан хариу цохилт өгнө. Гисэн хэдий ч Аку бие бярдрын хувьд илүү хүчрхэг байсан тул Вуг газар хүчтэй шидэж чаддаг. Үүнийг харж байсан хүн бүр бүх зүйл дууслаа гэж бодно. Гэвч тэдний даахшруулж Ву буцаад босоод ирнэ. Нүдэнд нь шийдэмгий байдал дүүрцэх бөгөөд тэрээр ар араас нь цуврал цохилтуудыг шидэн Акуг давмгаач эхэлнэ. Жанг дундуур нь орж өөрийгөө хянстаа алдаж болохгүйг сануулах хүртэл тэрээр Акуг үргэлжлүүлэн зогсоор байр. Үүний дараа Ву, Жанг хоёр чимээгүйхэн холбон одно. Энэ зур шоронгийн ханны гадна Тони урд урдынхаасаа илүү хэрцгий догшин болсон байлаа. Түүний нэр гудамжаар маш хурдан төгөж, тэрээр улам бүр аюултай нэгэн болон өсөж байр. Эргээд шоронд эцсийн бэлтгэлийнхээ үеэр Ву Жангийн нүрэнд бараг л цохилт өгч чаддаг. Гэвч яг тэр өдөр Жанг насанд хүрэгчдийн шорон руу шилжснээр тэдний хамт байх хугацаа эцэс болно. Жанг явхаас өмнө Вуд хизээж шаргуу хөдөлмөрлөхөө зогсоож болохгүй гэсэн хамгийн сүүлийн зөвлөгөө өгдөг. Жангийг явсны дараахан Жун мөн нэг цаазын өрөөнөөс судлагдж шоронд буцаад амар амгалан байдал тогтно. Гэвч зөрүү зангаа тавиагүй Хаан Вуг хамгийн сүүлийн тулаанд дууддаг. Тэдний тохирогцоо маш энгийн байв. Хэрэг Ву язвал хан хоригдлуудыг дарамтгийнхаа үүр зогсоох ёстой байлаа. Тэд тулаанаа 5 өдрийн дараа хийхээр товлоно. Энэ хугацаанд Тони Вугийн бэлтгэл хийж байгаа тухай сонсох бөгөөд уурсгын оронд харин ч тогтож эхэлнэ. Түүний хувьд энэ нь тэдний хизээ нэгэн цагт хийх тулаан жинхэнэ хүч чадлын сорилт болно гэсэн үг байв. Ингээд эцэст нь тулаан бодох өдөр ирлээ. Ву хан хоёр бусад хоригдлуудын өмнө нүүр тулан зогсно. Тэд бие биедээ хүн цохиртуудыг солилцох боловч Вугийн эцэс төгсгөлгүй бэлтгэл нь түүнд давуу талыг олгож байлаа. Аажмар тэрээр хааны тамир дуусан сулдааж эхлэх бөгөөд эцэст нь хан ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ. Хан хэлсэн үгэндээ хүрч дахин хэнийг ч өмөлөхгүй гэж амладаг. Тэр өдрөөс хойш шорон даяар амар амгалан тогтож хамгийн зартай хүчрхэг хоригдлууд ч аажмаар найзууд болцгооно. Хугацаа өнгөрсөөр Ву өөрийн 2 жилийн ялыг эдэлж дуусав. Түүнийг эцэст нь шоронгоос алхан гарахад гадаа нь хамгийн түрүүнд хүлээж байсан хүн бол Тони байлаа. Тони ганц ч үг солихгүйгээр шууд түүнд халдана.
Тэд маш хурдан бөгөөд ур чадвартайгаар ширүүн тулдах тул эхэндээ хин нь оновчтой хүн цохилд өгч чадахгүй байв. Гэвч удалгүй Тони Вуг давмгайлж газар унгаж эхэлнэ. Вуг тэнд хэвдэж байх үед түүний толгойд гинт Жангийн царай болон хийсэн үгс нь зурсхийн орж ирлээ. Түүний дотор хүч чадал ундран гарч тэрээр дахин босож ирнэ. Энэ удаа тэрээр урд нь Жангийн зааж өгч байсан нэгэн тусгай мөрийг ашигладаг. Тэрээр цагийг нь яв цавд харуулсан Тониг бүрмсэн унгах асар хүчтэй хүнөртэй цохилтыг өгч чадна. Тони босхийг хичээх боловч би энэ огт хөдиж өгсөнгүй. Төрөл хөдхийн хамгийн том айдсаа эцэст нь ялан дийсэн. Ву баярлаж хөөрөн гайхуулсангүй. Тэрээр ердөөр Жангийн зааж сургасан бүхнийг зүрхэндээ тээсээр чимээгүйхэн асхан одно. Үүнээс хэдэн өдрийн дараа Ву насанд хүрэгчдийн шоронд байгаа Жангийг ирбэж очдог. Тэд хамтдаа хөвгөлтэй инээлдэх бөгөөд Жанг түнд рүү бахархсан харцаар харна. Тэд хол байгаач тэдний холбоо хизээш тасархааргүй бат бөх хിവэрэ үлджээ. Энэхүү тайлбар таадагцсан гэж найдаж байна. Энэхүү бичлэгт лайк дарж найзуудтайгаа хуваалцаарай. Үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая.